За ингээд Sierra гэдэг Yosemite-гээс нуруугаараа уруудаж орж ирээд за энэ Sierra нурууны эргэн тойронд 20 гаруй нуур байдаг гэсэн. За энэ нуурын ус бас яг нөгөө энэ өндөр уулын дээрээс бууж ирсэн цэвэр цасны ус хайлаад ер нь энэ хавийн бүх одоо уулны ус ингээд эргэн тойрон олон нууруудыг үүсгдэг учраас доторх нь ингээд айгүй гоё тунгалаг юм байна. Тэгээ ус нь айгүй гоё бүлээн байна. Тэгээ бид цаахан ингээд сэрүүцэн явж байна. Нуур арах замдаа. За энэ хавийн байгаль бол өстой ярихан байхгүй угаасаа. За Америкчууд ингээд ер нь ингээд гэр бүлээрээ маш их ирж амардаг юм байна. Одоо та дурдаж харуулах бах. Тэгээд энэ тэнтгүү ингээд гэр бүлээрээ яваад за Азийн соёлтой адилхан иймэрхүү газруудад нь үүсгээ одоо хоолны газар ч юм уу тиймэрхүү юмнууд ерөөсөй байдаг юм байна. Айгу ховор. Тэгээд өөрсдөө л зүгээр бүх юмаа бэлдээд машиндаа ачаад гардаг байх нэ гэж бид үгнээд байна. За энэ олон нууруудаас одоо хамгийн үзэсгэлэнтэй нэг хэсэг нь Калифорни мужид, нэг хэсэг нь Невада мужид оршдог Тахо нуур руу явж байгаа. Бид нар одоо ерөнхийдөө энэ нөгөө Sierra Nevada гэдэг газар чинь энэ нуруучин болохоор Калифорни хойд хэсэг гэсэн үг. За Калифорни хойд хэсгээр энэ байгаад бол одоо үнэхээр гоё байд юм байна. Тэгээд мэдээж яг Калифорни нутагт хамрагддаг болохоор уур амьсгалын халуун боловч одоо нууртай, устай одоо өвөлдөө болохоор энэ өндөр нурууны чинь эргэн тойрон бол нөгөө цанын бааз одоо тойрчдөг юм байна. Тэгэхээр та бүхэн энэ үзэлтэй газар ирж өвөл бас цанаар буулгах боломжтой юм шиг байна. За одоо Тахо нуур руу дахиад 2 цаг явна. Замд ингээд гоё нуурнууд харагдаад тэгээд өөрөө ирэхгүй зогсох. Тэгээд яг энэ хойтлол тарж байгаа бас нэг канон дээр гардаг шиг тийм гоё хад мод дотор бас дахиад жижигхэн нуур. Гэхдээ яг энэ нуурны нэр бол байхгүй нь. Сая тэр моно нуураар дайрж өнгөрсөн. Энэ болохоор зүгээр тэнцээ усын хаацсан байна. Тэгэхээр нэг юм жижигхэн нуур үсгэж. Яг энэ хайп бол бас их үзэсгэлэнтэй. Ингээд ер нь бол өөрөө ирэхгүй зам зогсчихэд байна. За өнөөдөр ингээд өдөржингөө яваад энэ нөгөө дээр хэлсэнчлээ ерөөсө өдөржин ингээд машин бариад явхад ерөөсө ядрахгүй. Яг гэвэл энэ одоо зам нь гоё, эргээд тойрон байгаа бүх газрууд нь үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгээд энэ Тахо нуурны яг иргэн дээр байдаг орчин энэ Тахо нуурч угаасаа хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг болохоор маш олон жуулчд байт юм байна. Та бүхэндээ яг нуурын иргэн дээр очиж нуурын иргэн дээр одоо байдаг олон хүмүүс цугладаг тийм гоё нар жарахыг хардаг зоогийн газар байдаг гинэ. Тэгээд тэр лөө очиж одоо та бүхэндээ үзүүлэхээр явж байна. Тэгтээ цаг байгаа.
ороо нөгөө нуурын ирэг дээр байдаг хамгийн үзлэнтэй газар очно гэсэн чинь төгжрөт зогссон. Америкчууд өөрсдөө маш их ирдэг болтой юм. Замд бол ерөөсөн битүү машин байсан. Тэгээ одоо ингээл төгжирдсэн биш. За ингээд үзэгчдээ ингээд Таахан нууран дээр ирсэн. За тэгэхээр Таахан нуурын хамгийн үзэсгэлэнтэй эрэг булан гэж нэрлэгддэг Сант Харбор дээр ирсэн байна. За энд юугаар алдартай гэхээр энд одоо нууран доороос цохоосын чулуунууд, за тэгээд дээрэс нь энэ хавийн одоо ус нь яг нар ингээд гарцсан байх үед маш тунгадаг цэв хөрөнгөтэй харагддаг. За тэгээд доор нь 20 м хүртлийн гүнд байгаа юм нь нэвт харагддаг тийм маш зэнгэг устай. За тэгээд энд бол өнөөдөр хагас өдөр яг таарлаа. Тэгэнгүүт хүмүүс маш олноор ярьж амарсан байгаа та бүхэн харж байгаа. За ерөнхийдөө хамгийн үзэсгэлэнтэй газар энд ирсэн хүн болгон энд ирж хамаг одоо үзэсгэлэнтэй зураг энд даруулдаг гэж шүү. Тэгэхээр одоо ямар ч хэлсэн хаахан энэгээр нэлээ яваад үзье, хаана зураг мурга авах юм бэ. За тэгээд бидний тавд байгаарай. За та бүхэнд хэлэхэд хэрэг энд ирэх юм бол эхлээд нөгөө машины зогсоол маш бага байдаг юм. Тийм учраас машины зогсоолоо интернетээр авах хэрэгтэй юм. Тэгээд интернетээр хэрэг дүүрсэн байвал эсвэл Uber-ээр эсвэл автобусаар бас явдаг юм байна. Тэгээд автобусаар ирэх хэрэгтэй. Шуудл бас явдаг юм байна. Шаргал хэлсэн дээр өдөржин өнжин гэж бодох юм чинь ерөнхийдөө миний бодлоор шаттл басаар ирсэн хамаагүй дээр санагцсан. Яг гэвэл бас нэг өндөр уулын ороод байгуур энэ нуур маань 1800 гаруй одоо 70 төвшнөөс өндөрт байрладаг. Тийм учраас зам нь айгүй тийм мөрий явдаг учраас та бүхэн энийг бас бодолцох хэрэгтэй юм байлаа шүү. За миний хувьд бол сая бас автобусаар ирсэн. Өнөөдөр сайхан байх болтойгоо гэдэг. Одоо ингээд харамсалтай жоохон үүл гарцсан байна. Нар гарах юм бол энэ ус бол бүр үн тунгадаг одоо цэнхэр ус нь цэнхэрд одоо тэнгэртэйгээ ингээд маш гоё ойж харагддаг гэсэн. Тэрийг харах гэж ууд нэрсэн. За нар гарах болтойгоо гэж залбирая да.
Таахан нуурын казинонуудын гол төв нь нуурын өмнөд ирэг дээрх Статлайн, Невада хотод байдаг. За өөрөөр хэлбэл Статлайн гэдэг хот бол Невадагийн хот юм аа. За Калифорни одоо өмнөд эргээс Невада руу хитгэн алхахад казиногийн бүс эхэлдэг гэж хэлж болно. За учир нь арилжааны казино Калифорнид зөвшөөрөгддөггүй харин Невадад хууль ёсны байдагтай холбоотой гинэ. За энэ өмнө таагаад нийтдээ 4 казино байдаг юм байна. Тэгээ та бүхэн хэрвээ ирэх юм бол бас энэ 4 казиног сонирхож болох юм байна. За энэ зөвхөн тоглох биш, бар, ресторан, үзэр үйлчилгээ, тоглолтууд бас байнга явж идэг юм байна. За манайхан бид нэр одоо Таахан нуур дээрээ ирэхдээ хамгийн одоо үзэсгэлэнтэй ирэг нь Таахан нуурын одоо өмнөд ирэг байдаг. За өмнөд ирэг дээр бол маш их үзэж харах олон юм ихтэй. За яг энэ өмнөд ирэг дээр нь одоо би усан онгоцоор аялаж та бүхэндээ одоо үзэсгэлэнтэй Emerald Bay гэдэг арлыг үзүүлэхээр явж байна. За тэгээд энэчнээс болоод 9 жарын дэлгүүр хошоонууд, ресторан зоогийн газрууд маш их байдаг. За хэрвээ та бүхэн усан онгоцоор явахыг хүсэх юм бол энд нэлээ нэг 2 цагийн өмнө ирээд энэгээр гоё үзэж сонирхоод тэгээд зоогийн газраараа ороод хүүтэн ундамдаа хүүхдүүд мөхтөдтэйгээ явж ивэл энэ ч жоохон байзан жагаад явах хэрэгтэй юм байлаа шүү. За одоо бид нар ингээд 5 цагаас 7 цагийн хооронд явах усан онгоцоор за энэ Таахан нуурын орчмын одоо маш хамгийн үзэсгэлэнтэй газруудаар явах болно. За Егэл гэдэг хөрхрээ байгаа. За тэр дунд байдаг тэр одоо мөс төсөх онгоцноос үүссэн жижиг арал байгаа. Тэр арлыг үзэн за ингээд хүндээ зүг байгаараа. За энэ хөө онгоцон Emerald Bay гэдэг онгоцон зуны цагийн хуваарьт орсон байна. Тэгээд өдөртөө бол нэг 4 удаа явд юм байна. 11 цагаас 2 цагаас гээд 5 цагаас зарим үед ингээд 5 цагаас гарчихдаг юм. Одоо бид нар яг 5 цагийн харна явж байгаа. Одоо 5 цагаас гарах нь хамгийн гол нь нөгөө 5-7 хүртэл яг нар ингээд яг нуурны цагаар орж байгаа тийм гайхалтай зураг авах гэж бас зорж 5 цагаас ирсэн. За тэгээд эргэн тойрны энэ нуурн зүгээр ингээд заваар явахгүй ч гэсэн бас хүмүүс ингээд бас эргэн тойр ингээд хаанд ийм аятайхан орчхоор газар байна битүү хүнтэй байд юм байна. Тэгээ ер нь Америкчууд өөрсдөө маш их ирдэг болтой юм а. Ягаад гэвэл одоо Америкт мэдээж хүүтэн газар амьдардаг хүмүүс ч байгаа. Тэгээд одоо усгүй газар амьдардаг. Ялангуяа Texas энтрээс бол маш их олон хүмүүс ирж бас энд амардаг гэж байна шүү манайхаа. За тэгэхээр тийм одоо ер нь Америкт нөгөө миний хэлсэнчлэн маш олон одоо төрлийн газар байдаг шүү дээ. Цөл халуун газар одоо хүүтэн газар гэдэг. Тэгэхээр зэрэг энэ гайхалтай нууран дээр цагийг өнгөрөх нь мэдээж дамжиггүй. За энд байдаг маш олон тооны зочдуудууд байдаг юм. Дан зочдуудад зоогийн газрууд тэгээд казино. Тэгээ ер нь энд хүмүүс бүр амрах гэж ирдэг юм байна. Тэгээд ер нь битүү хүнтэй байд юм байна шүү. Тэгээ би одоо нэг өдөр сонгочих гээд бодсон чи ер нь буудаж чадахгүй юм байна. Ер нь одоо дөхөж авна гэж байхгүй. За ингээд энэ Emerald Bay гэдэг онгоцоор бол одоо энэ арлын хамгийн үзэсгэлэнтэй тэр жижиг арлыг тойрж очин. Тэгээд тэр нар жаргахыг харна гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэгээд одоо ингээ хүлээгээ сууж байна. Ингээ 15 минутын дараа орох юм байна. Таахан нуур бол маш том нуур юм байна. Гадаргуугийн хэмжээ нь бол 490 км2 юм байна. Тэгээд зарим газраараа хамгийн гүнзгий нь 501 м. За 501 м гэж одоо маш гүнзгий. Тийм учраас хүмүүс одоо
яг мэрэгжлийн хүмүүстэй аял нь одоо яг энүүхэн эргээрэл байна. Яг гэвэл хол явах юм бол маш их аюултай юм байна. Тэгээд зочдууд дарахад хүртэл одоо та нар ирэг дээр аятайхан байхгүй бол бид нар ерөөсөө амин эсрэг хариуцахгүй шүү гэсэн тийм бичиг хүртэл өгд юм биш үү манайхаа. Тэгээ ерөнхийдөө одоо Далайн түвшинс дэш бол ойролцоогоор 1897 м гэж үздэг. Тэгээ маш өндөр байдаг. Дундаж гүн нь ойролцоогоор 300 м гэхэр чи бас асар гүнзгий биш юм манайхаа. Тэгэхээр ер нь тэгээд сэтгэл хөдлөлөөр аялал жуулчлалд явж байхдаа ер нь одоо эн чинь нөгөө Америкчууд чинь бие айгуу гоё авч явдаг хүмүүс хинч одоо жишээлбэл хүн яажсэн чинь их тоохгүй шүү. Тэгэхээр одоо хүн хараагүй байхад усан живэх юм бол бас аюул ихтэй. Тийм учраас өөрийнхөө биеийг авч явахд өстой хүн болгон айгуу гоё бие аваад явдаг. За ингээд зочдууд байж хахад ч гэсэн ер нь нэг бие биендээ нэг юм асуухчгүй нэг гай болохчгүй байдаг. Тэр соёл нь бас надад маш таалагдсан. Hello, Ayun Chimek Zamdan. There's a lot of names. That was your first name and your last name, Zamdan. Yeah, Thank you. two people. Yeah. Awesome. За ингээд бид нар явсаар хагаад Emerald Bay гэдэг яг одоо аялагын гол хэсэг болох энэ тоороо ороод ирлээ. За энэ боломжтой ороод ирэнгүүт одоо бид нар тэнд жижигхэн ард байгаа. Тэрийг тойрно. За тэн дээр очингууд бас аюу сонирхолтой юмуд байгаа. За энэ хамгийн гол хэсэг болох Emerald Bay-гийн одоо яг энэ тойрог дээр
булан дээр хүмүүс маш их зураг дараалж байгааг та анзаарж байгаа. За одоо бид нар ингээд яг тэр аялын дунд талд байгаа жижиг арлыг тойрох чинь. За энэ арал болохоор Фанет гэдэг арал. За энэ арал юунаас болж үүссэн гэхээр одоо нэлээд эрт дээр үед энэ ард энэгээр ингэж явж байгаад мөс зүсгч онгоц дундуур нь ингэж цоолсноор энэ арал ингэж дунд нь үлдэж үүссэн гэж байгаа. За тэгээд энэ арлын яг тэр дээд хэсэгт нь бас нэг юм сонирхолтой байгууламж байгаа. За мөн энэ Emerald Bay-ийн яг цаад хэсэгт нь бас нэг юуны Скандинавын бүр 1929 онд байгуулагдсан бас нэг Скандинавын хэм маягийг агуулсан бас нэг нэг эмэгтэй байгуулсан кастл харагдана. За энэ бүхнийг та бүхэн одоо сонирхоорой бидэнтэй. Энэхүү нуур нь Америкийн нэгдсэн улсын хамгийн гүн нууруудын нэг, дэлхийн хамгийн гүн нууруудын тоонд ордог. За харин энэ нуурын түүх байгалаас ч эрт эхэлсэн гэж үздэг. Олон мянган жилийн өмнө мөсөн голууд уулсыг асар их хүчээр сийлж өнөөдрийн одоо энэ Тахон нуурын сав газрыг бий болгосон гэж хэлж болно. За нуурын нэрч бас сонирхолтой. Тахо гэдэг нэр нь уугуул Ваша хүмүүсийн хэлний одоо нуур гэсэн утгатай үгнээс гаралтай гэж үздэг юм байна. За Ваша хүмүүс өөрөөр хэлбэл одоо уугуул эндээ иргэд шүү дээ. Энэ нутгийг олон зуун жилийн турш нутгаглаж за нуур болон уусан амьдралынхаа салшгүй хэсэг болгож ирсэн. За өнөөдрийн Тахон нуур бол дөрвөн улиралд өөр төрхөөр хүмүүсийг татдаг газар. Зундаа тунгалаг устай, цагаан элстэй эрэг, усан онгоц, каякинг, хайкинг гэдгээр бас алдартай. За мөн өвөл болохоор уулсан цасаар орчигдож дэлхийн алдартай цагны баазуудын нэг болт юм аа. За харин Тахон усны тухай нэг сонирхолтой зүйл. Нуурын ус бол маш тунгалаг. Зарим газарт олон метрийн гүнд байгаа зүйлсийг хүртэл харах боломжтой. За тиймээс энд ирсэн хүн хамгийн түрүүнд нэг л зүйл хийдэг. Уцаа ширтэн суудаг. За яагаад гэвэл Тахогийн зургнаас харахад одоо маш сайхан боловч өөрийн нүдээр харахад огт өөр мэдрэмж төрдөг. Уул, ой, цэнхэр ус гурав нийлээд яг л байгаль өөрөө нэг авраг зураг хүрчихсэн харагддаг. Тахон нуур надад нэг зүйлийг сануулсан. За байгаль биднээс юу ч нэгтгэхгүй зүгээр л өөрийнхөө оршиж бидний хэсэгхэн хугацаанд яарсан амьдралаас минь холбогддог юм байна гэж ойлгохоор тийм сэтгэл төрүүлдэг нуур байна. За магадгүй тийм учраас хүмүүс хэдэн мянган километрийн цаанаас Тахон нуурыг зорддог юм байна. За яагаад гэвэл энд маш олон жуулчд ирсэн байхыг би бас өөрийн нүдээр харлаа. За зарим газрыг үзэхийн тулд биш мэдрэхийн тулд аялдаг гэж би боддог. За энэ Тахон нуур бол яг энэ газрын тоонд орно. Төрөсөн би бас Скандинавын хэм маягийг агуулсан байшин дотор одоо музей байдаг. За энд хүмүүс зөвхөн энэ усан онгоцоор ирэх биш. Тэр хойтын замаар одоо 90 тойрон энэ нуураа 90 тойрон битүү зам байгаа. Одоо зам нь маш гоё. За энэ замаар ингэж явж ирээд машина зогсоол дээр тавиад доор авах ирээд 1 км ихтэй авахад энэ музейг авах бас үзэх боломжтой юм биш байна. Энэ Тахон нуур бол үнэхээр одоо олон газараар явхад ийм гоё нуур би ер нь айгүй цөөхөн үзсэн. За тэгээд энэ чинь ийшээ тэр
Sierra Nevada гэдэг энэ аврах том нурууны яг одоо эргэн тойронд байгаа. Яг дунд нь байгаа гэсэн тоогоо шиг тий. Тэгээд одоо эндээс харахад ерөөсө зах нь харагдахгүй байл. Тэгээд үнэхээр юм гоё релакс бүр яг хүн ингээд нэг одоо баг хороогоос тасарна гэдэг л бодож байна нэр ингэсэн. Anything that I neglected to point out, feel free to ask us. We can look at recommendations if you want. За ингээд усан онгоцноос буугаад ингээд хотынхаа годамжаар ингээд алхаж байна. За ерөнхийдөө одоо би ингээд асууж үзтээ л дээ. Юунаас Google-аас ерөнхийдөө энд одоо өмнөд таахоо хичнээн зочид буудал байдгийг гэж асуудаа. Яг тэгвэл эргэн тойрон дан зочид буудал зоогийн газар байгаа байхгүй юу? Одоо ингээд жижиг том зочид буудал. Тэгсэн чинь яг тоочны байхгүй 450-аас 800-аар зочид буудал байгаа гэж шүү. За одоо ингээд эргэн тойрон дандаа ийм жижиг ойролцоогоор 450-аас 800 гэхээр ийм жижигхэн хотод тэрчгээр зочид буудал зоогийн газар гэсэн. Ингээд буудлахаа гадаа ирлээ. Одоо ингээд ийшээ харахад бол ерөөсөө яг ийм өрөөнүүд байгаа. Ийм 2 давхар. Тэгээд дотроо маш жижигхэн. Тэгээд өрөө болгоны яг урт талд нь өөрийнхөө машиныг тавьчихна. Тэгээд Америкчууд ерөөсөө Америкийн соёлд бүгд машинтай явдаг. Ерөөсөө машинг явах нь ойлголт байхгүй. Тэгээд ирээд машинтайгаа орлоо. За үүдэн дээр ямар ч ресепшн байхгүй шууд кодоо хийлээд мэйлэр кодыг өгчдөг. Тэгээ өрөөнийхөө үүдэн дээр одоо тийм кодтай. Тэгээ кодоор шууд хийгээд орчихно. Тэгээд ирээд байж байгаа би одоо 3 хоног жин. Битүү ингээд айлууд нь одоо ирсэн байна шүү дээ. Хүмүүс нь тэгэхэд 3 өдрийн турш ямар нэгэн чимээ айнаар ерөөсөө гараагүй. Энэ олон хүмүүс байхад орилж хашаах чимээ юм ерөөсөө байхгүй. Нам гүм би өөрийнхөө гэрт байгаа юм шиг нам гүм амьдарч байгаа байхгүй. Тэр нь одоо айгүй сонин. Үнэхээр ингээд нөгөөс одоо соёл байна те. За ингээд амарч зугааж яваа хүмүүс арх угаад ч юм уу хоорондоо муудалцаад тийм одоо тийм явдал ямар нэгэн дуу чимээ ерөөсөө би мэдсэнгөө. Тэгээд би бодож байлаа ер нь Америкчуудын соёл айгүй гоё тийм амарч чаддгийм байна. Ерөөхдөө их тайван байна. Би бол энд ингээд эхний өдөр машина төлхөөрөө чойжлог барьсан байсан. Тэгэхэд маргааш шууд хаалга маань онгорхоо төлхөөр нь дотроо байж байгаа жишээ нь ийм соёлтой. Тэгээд энэ дотор болоод ороход яг маш жижигхэн бид нар жижигхэн өрөөнд ер нь ингээд тус-тусдаа нэг өрөөнд ороход бол жижигхэн өрөө нэг ортоо. Тэгвэл дотор нь бүх юм байгаа. Ерөөсөө нойлын өрөө усанд ордог жижигхэн баантай тэгээд одоо кофений машинд кофетой тэгээд ортоо тэгээд телевизэртэй одоо бүх юм байна. Тэгээд хамгийн гол нь энэ халуун газар air condition гэдэг. Тэгээд амар амгалан тайван. Хинч миний машиныг оролдохол хин нэгэн хүн манай хаалгаг ирээд нүдэх бол гэсэн тийм юм ерөөсөө байхгүй. Ямар ч асуудал байхгүй. Ямар нэг асуудал гарвал би буудлын захиргаараа мэйл өчнө. Тэрнээс биш би одоо ингээд хин нэгэн хүний хаалга нүдэд ч юм хин нэгэн хүн манай хаалгыг нүднэ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. За нөгөө таахан нуур өмнө зүгийн таахан нуурын өмнөөс одоо бас тэрийг хэлэх нь чухал Сан Франциско руу гарлаа. Тэгээд ингээд мап дээр харсан чинь энэ хурдны бус замаар явхад бүхэл бүтэн 5 цаг нэмэгдээд 8 цаг явна гэхээр нөгөө давхгүй гэсэн даваагаараа 10 давна гэчээр хурдны замаар одоо 3 цаг 30 минут гэхээр ингээд давхиж явнаа. Тэгээд ерөнхийдөө одоо зам нь өргөн болохоор бас явхад
гайгүй юм бэ. Тэгээд ингээд яваа сурчих юм шиг байна шүү дээ манайхаа. За манайхаа ингээд Тахаа нуураас ирээд хурдны замаар 3 цаг 40 минут яваад ирсэн. Тэгээд шууд баг намрын амар сэрүүн өдөр юм шиг бүр хөлдөж өгөх гээд айгүй хөтөн салхитай. Тэгээд шууд зуны халуунаас бараг л худалчид баг намрын 9-10 сард юм шиг ирчлээ. Тэгээд тийм цаг агаартай байдгийм байна. За Америкийн нэгдсэн улсын олон цаг агаарыг одоо ерөөсө 4-5 цагийн зайтай л ийм цаг агаар өгчөж штэ. Тэгээд Сан Франциско бол далайн хэл дээр байдаг. Тэгээд маш их салхитай байд юм байна. Тэгээд сая буудаас гарсан чи барыг хөлдөгч штэ. За тэгээд нэг яг шууд хуцаас солиод хятад хараалд арах явж байна манайхаа. За хятад хараалд очиод нөгөө Америкийн нэгдсэн улсад ер нь байдаг хятад хараалдуудаас хамгийн том хятад хараалд байгаа. Тэрийг очиж үзээгээд явж байна манайхаа. За тэгээд зам амар өсөх юм байна. 10 минут явна гэсэн чи бүр ингээд уулын ороор матсаж байна. Сан Францискод ирээд нөгөө Golden Bridge гэдэг одоо тэр нөгөө гүүрэн дээр ирж нөгөө зураг даруулна гэдэг бүх хүмүүсийн хувьд маш чухал байдаг шүү дээ. Тэгээд ямар ч хэсэг би ч гэсэн одоо хизээ очих юм бол доо гэж мөрөддөг байсан. Тэгээд өнөөдөр Сан Францискод ирсэндээ маш их баяртай байна. За ямар ч хэсэн 4 хоног та бүхнтэйгээ Сан Францискогийн бүх өнцөг булан бүрийг нэгжнэ. Намхан далай болон Сан Францискогийн булан дунд уулсын толгод дээр сүндэрнэн оршихны өвгөн цот бий. Энэ бол Сан Франциско юм аа. Америкийн нэгдсэн улсын баруун эргийн хамгийн алдартай хотуудын нэг. Гэхдээ Сан Францискоос зөвхөн Golden Gate Bridge эсвэл
кабел караар нь танихад дэндүү багтана. Энэ бол Америкийн түүхэн олон удаа шинэ нэгдэл болсон хот юм аа. 1848 онд энд ердөө хэдэн зуун хүн амьдарч байсан гэдэг харин дараа жил нь Калифорнид алт олдсноор бүх зүйл өөрчлөгдөжээ. Ингээд 1849 он гэхэд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс аз жаргал, баялаг, шинэ амьдрал хайж ирсэн байна. Тэдний мөрөөдлөөс өнөөгийн Сан Франциско хот төрсөн гэж хэлж болно. Тиймээс энэ хотыг заримдаа мөрөөдөгчийн хот гэж хэлж болно. Гэхдээ Сан Францискогийн зам өргөж дардсан байсангүй. 1906 онд бүр тодорхой хэлэх юм бол 4 сарын 18-нд асар хүчтэй газар хөдлөлт дараа нь галт төмөр гарч тэр чигээрээ бараг сүрдсэн төвхтэй. Гэвч Сан Франциско дахин босч ирж чадсан. Өөрөөр хэлбэл 20-р зууны их үед сүрдээд одоо 21-р зуунд ийм гайхалтай хот болжээ. Технологи, инновацийн ертөнцид асар их нөлөөлтөй. Хотын өмнөд хэсэгт орших Силикон Валлид ойрхон байрладаг учраас Apple, Google, Meta зэрэг дэлхийн технологийн аваргуудын хөгжлөнд түүх энэ бүс нутагтаа бас салшгүй холбоотой. Харин Сан Францискогийн хамгийн гайхалтай зүйл нь зөвхөн технологи биш. Энд хятад хороо бол Литл Итали гэх мэтчлэн одоо олон соёлын түүх, олон үндэстний нийгэм, урлаг, хөгжим гэд дэлхийн олон соёлд нэг хотод огтлцдог. Хотын нэг талд Викторийн үеийн одоо олон өмнөгийн байшингууд, нөгөө талд нь орчин үеийн шилэн барилгууд, далайн эрэг дээр нь далайн арслангууд дуугарч байхад толгодын хараа дээрээс Golden Gate Bridge улаан өнгөөрөө галздаг. Харин кабел кар нь 150 жилийн өмнө Сан Францискогийн дурсамжийг өнөө хүртэл тээж явна. За магадгүй энэ л Сан Францискогийн хамгийн сайхан зүйл гэж бодож байна. За өнгөрсөн ба ирээдүйн хоёрын зэрэгцэн оршдог гэж хэлгээд байна. Тиймээс Сан Франциско бол зүгээр нэг хот биш, энэ бол хүмүүс ирээд өөрсдийнхөө шин түүхийг эхлүүлсэн газар, одоо ч эхлүүлж байгаа газар гэж хэлэхэд хэлсдэггүй зэ. Алтан хаалган зөвхөн далайн хоолойг биш, хүмүүсийн мөрөөдөл рүү орох хаалга шиг санагддаг юм аа. За ингээд Сан Франциско хотын нэвтрүүлгээ одоо яг миний хойд тарж байгаа Golden Gate гэдэг хятад хорооллын хаалганы дэрвдээс та бүхэндээ хэлж байна. За яагаад тэгж байгаа гэхээр энэ хятад хороол бол одоо хойд Америкт байдаг хамгийн түүхтэй 170 гаруй жилийн түүхтэй 1849 оноос хойш энд одоо хятадууд амьдарч ирсэн. За энэ хятадууд бол 1849 онд нөгөө энэ Сан Франциско орчимд одоо алтны одоо 90 үе нээгч яг тэр үеэр одоо төмөр замд ажил хийх гэж хятадаас цаашилж ирсэн хятадууд анх ирж суурьсан. За энд амьдарч байгаа хятадууд одоо 170 гаруй жилийн түүхэндээ 1882 онд одоо маш их хятадуудыг одоо арьс өнгөөр гадуурх явдалд маш их зовлон үзсэн. За 1905 онд энэ хятад хороол тэр чигээрээ шатсан байгаа. За тэр үед одоо өөр тийш нүүлэх гэсэн бодовч хятадууд эндээ үлдэн гэсээр байгаад үлдсэн. Тэгээд одоо энэ соёлоо өөрийнхөө соёлыг авч үлдсэн гэдгээрээ энэ одоо маш их ач холбогдолтой юм аа. За тийм учраас энэгээр явж бүгдээрээ хятадуудын одоо амьдрал одоо ахуй олон гоё ресторанууд байдаг. Энд бол ирсэн жуулчин болгон хамгийн түрүү энэ хятад хороолоор аялдаг. За гол нь би энэ юу гэж хэлэх гээд байна гэхээр Нью-Йорк энтерт бол хятадууд маш олон амьдардаг. Ер нь энэ тэндгүй амьдардаг. Тэгэхээр хүний тоогоор бол энэ ач холбогдол биш. Ер нь түүхэнд маш их ач холбогдолтой. 1849 оноос хойш одоо энд хадгалж авч үлдсэн. Тэгээд энэ хүний тоо нь ерөөсөө 15,000 гаруй юм байна шүү дээ. За тэг бүгд явж үзье. Эртнийхээ байшин барилгуудыг ингээ хадгалаад үлдсэн. Тэгээд ер нь ингээ хятадууд ингээ юмыг нэг гоё ингээ өнгө оруулаад за ялангуяа энэ улаан дэнлээ бол маш гоё өнгө оруулсан байгааз. За тэр тийшээ харахад бүр үнэн гоё харагдаж байна. Энэ байшингийн дээдл дээвэр мэвэр. За үндснийхээ соёлыг ингээ Америкт авч үлдэнэ гэдэг бол үнэхээр бас гайхалтай. Би бинийгээ ингээ өөдөн татдаг хятадууд ерөөсөө хаач явсан. Тэгээ одоо ингээ энд ингээ нутагшаад энд ингээ бүр ингээ өөрийн Сан Франциско хот дотор өөрийн гэсэн
одоо тосгоноо бий болж байна гэсэн үг шүү дээ чинь тий. Ерөөхдөө. За Сан Франциско төдийгүй Америк нэгдсэн улсын бэлэг тэмдэг болсон Golden Gate Bridge дээр ирсэн байна. Одоогоос 150 жилийн өмнө элсэн цөл үү? Дан элсэн цөл байсан би бол та бүхэн итгэхүү. За энэ Алкатрас гэдэг ард болоод одоо юугаар алдартай вэ гэхээр шоронгийнхны түүхэнд маш их нэрд гарсан. За Америкийн олон канон дээр гардаг. За хамгийн сахилгагүй байгаа хүмүүсийг энд авчирж одоо хордог байсан түүхтэй.